2025 оны 3 дугаар сард нэгэн эрэгтэйг гавлаж, баривчлах тухай шүүхийн урьдчилсан байцаалтанд оруулах гэж буй дүр зураг энд байна. Тоо томшгүй олон сурвалжлагчид түүнээс ганц л зүйлийг асууж байна. Яагаад тэгсэн бэ? Түүний хариулт маш их цочирдуулсан. Тэр амьдрал маань буруугаар иргсэн учраас тэгсэн гэж хэлсэн. Амьдрал нь буруугаар иргсэн учраас гэж буй эрэгтэйд юу болсон бэ? Одоо харуулж буй зургийг харахад яагаад энэ хүний царайг бүдгэрүүлж ийм хэрцгий хүн байхад нүүр царайг нь харуулахгүй байгаа юм бэ гэж гайхаж байж болох юм. 2025 оны 3 сарын 7-ны өдөр Чуннам мужийн цагдаагийн газраас явахтай энэ хэрэгт холбогдогчийн гаднах төрх өөрөөр хэлбэл нэр усыг ил болгохоор шийджээ. Нийт 5 хоногийн хуулийн хугацааг өнгөрүүлсний дараа буюу 3 сарын 13-ны үдээс хойш олон нийтэд ил болгох юм байна. Игц, урд, хажуу бас налуу талаас нь авсан 3 ширхэг гэрэл зураг албан ёсоор ил болно. Тэр бол 1990 онд төрсэн Солонгосын иргэн 35 настай гэж хүн юм. Та бүхэн түрүүчийн түүний хэлсэн үгсийг сонсоод юу гэж хүлээж авсан бэ? Амьдрал нь буруу эргэж бухимдалтай байсан болохоор гिचгээд өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэндээ тэгэх ёсгүй байж маш их уучлалт хүсэж байна, харамсаж байна гэжээ. Амьдрал дэндүү гацчихсан тул юу ч хийсэн бүтэхгүй, бүх юм давагдшгүй болсон учраас юу ч бодоогүй гэж л ярьсан. Одоо болтол энэ хэргийн нарийн учрыг бүрэн дэлгээгүй байна. Гэвч дээрх яриаг сонсвол амьдралдаа бухимдсан юу ч бүтэхгүй болохоор хүн алсан гих утгатай гэдг нь тодорхой. Үүнийг ойлгоход тун бэрх. Зарим нэг нь үүнийг учир утгагүй танихгүй хүн рүү чиглэсэн аллага гэж тайлбарлаж эхэллээ. Энэ хэргийн тухай эхнээс нь нэрээ. Үнэхээр аимшигт хэрэг саяхан 3 дугаар сарын 2-ны өдөр болжээ. 3 сарын 2-ны орой 11 цаг 56 минутын үед гэрээсээ дасгал хийх гээд гарсан хүн эргэж ирсэнгүй гих дуудлага гэр бүлээс нь цагдаад ирсэн байна. Алга болсон эмэгтэй бол 40 орчим насны гих хүн байв. Цагдаа нар эхлээд тэр эмэгтэй хаагуур дасгал хийхээр очдог байсныг тогтоож орчим тойрныг нэгжиж эхэлсэн. Тэгтэл шөнийн 12 цаг өнгөрсний дараа буюу 3 сарын 3-ны үүрийн 3 цаг 45 минут орчимд талигачийн цогцыг илрүүлсэн. Хэргийг үйлдэхэд ашиглагдсан байж болох хутга гих зэвсэгч тэр хаваар олджээ. Цогцыг олсон газар Чуннам мужийн Сочон суурингийн төвөөс холгүй камер байхгүй хэсэг газар байсан. Мөн хэвлэл мэдээлснээр тухайн шөнө бороо салхитай байсны улмаас хүмүүс гадагш гараагүй. Гэрч болох хүн огт байгаагүй. Цагдаа нар ойролцох байгууллага дэлгүүрүүдийн камерыг шалгаж үзээд гэмт этгээдийг олж тогтоосон бөгөөд 3-ны өглөө 9 цаг 50 минутын үед уг этгээдийг гэртээ байхад нь баривчилжээ. Тэр хэрэг үйлдэснээ бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Түүний гэр бол хэргийн газраас ердөө 20 минут хүрэхгүйд зайд алхаад явхаж тун дүт газар байжээ. Энэ нэрийг олон нийтэд дэлгэгдсэний дараа тэр дундаа YouTube дээр үлдээсэн сэтгэлдлүүдийг харахад зарим нь уг хэргийн гол агуулгыг ч үзэж шалгалгүйгээр шөнө 3 цаг өнгөрч байхад яагаад ганцаараа гарсан юм бэ? Аюултай бидтэй гихчлэн буруутгасан байна. Гэвч бодит баримтаар бол уг эмэгтэй 9 цаг 45 минутын үед хэргийн хохирогч болсон бөгөөд цогцыг нь 6 орчим цаг өнгөрсний дараа буюу 3 цаг 30 минутын үед илрүүлсэн. Тэгэхээр шөнө 3 цагт гадагш гарсан гэсэн худлаа яриа байсан. Яагаад шөнө орой хөнгүү газар гадагш гарсан юм аюултай бидтэй гэж хохирогчийг буруутгаж YouTube сэтгэгдэл бичиж үлдээдэг. Гэвч хүн амьдралдаа янз бүрийн шалтгаанаар орой шөнө эсвэл өглөө эрт явах үе байдаг. Оройн цагаар дасгал хийх алхах зэрэг нь тухайн хүнийг буруутгах үндэс биш. Ийм сэтгэгдэл асуулт нь талигач болон гэр бүл нь дахин давхар сэтгэлийн шарах болдог тул маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэргийн газар бол Чуннам мужийн Сочон. Тариалангийн талбай ихтэй, намхан толготтой учраас газрыг нь бүхэлдэн тэгшлэх боломжгүй байжээ. Тиймээс нэг талд нь сургууль барьж, эргэн тойрныг нь жижиг зогсоол, алхалтын зам болгосон бөгөөд альч зүг рүү гарсан шууд л суурингийн төв үсэгт хүрэх боломжтой. Тэгээд хэрэг болсон байрлалаас ердөө 60 гаруй метрийн радиуст айлууд болон бусад барилга байгууламж бий. Өөрөөр хэлбэл үнэндээ тийм ч эзгүй ил хул газар биш. Талигаш 40 орчим насны эмэгтэй Син маш ажилсаг, энгийн л нэгэн байсан бөгөөд оройн цагаар дасгал хийх нь түүний өдөр тутмын хөвшил болжээ. Тэр энэ зуршлынхаа дагуу гарч яваад аимшигт гинт хэрэг төрсөн болохоос биш, яагаад орой гарав гэж буруутгах үндслэл огтхонч байхгүй. Хэрэг явдал яг хэрхэн өрнөсөн бэ? Бороотой салхитай орой байжээ. Талигач эмэгтэй шүхэр бариад алхаж явсан байна.
Гэтэл удалгүй камерын бичлэг дээр зөвхөн түүний шүхрэл салхинд хийсч гарч ирсэн нь үлджээ. Тэгвэл тэр хооронд яг юу болсон бэ? Гэмт хэрэг үйлдсэн этгээд 35 настай ий байсан бөгөөд тухайн газар орчинд дээгүр доогуур хэсүүчилж өөрөө шүхэрч барилгүй алхаж яваад нэг эмэгтэйг олж харсан байна. Ингээд удаанаар араас нь дагаж байгаад гинэт араас нь гүйж очин гэмт хэрэг үйлдсэн дүр зураг нь камерын бичлэгт үлджээ. Харин салхинд хийсэж үлдсэн зөвхөн талигаачин шүхэр байсан бөгөөд гэмт этгээд боттой хэсэг рүү түүнийг хүчээр чирж оруулаад 40 гаруй удаа хутгалсан гэх үнэхээр аимшигтай хэрцгий хэрэг гарчээ. Энэ нь огтхон ч эсэргүүцэх завдал өгөөгүй, яг л өш хонцондоо үнтэйгээ таарчгаад хийсэн хэрэг мэт санагдах боловч үнэн дээр тэд огт танил биш байж. Ийм олон удаа хутгалсан явдал ихэвчлэн асар их хөшөө хорсол эсвэл хүссэн зүйл нь биелэхгүй болсноос үүдсэн уур хилэн бүрэн утгаар нь гаргасан шинж юм. Гэвч талигаач эмэгтэй болон ий хоорондоо огт танихгүй, ямар ч холбоогүй байжээ. Өөрөөр хэлбэл танил бус хүн рүү ингэж их хүч хэрэглэн бүр хутга бэлтгэж халдсан чихүүц төрөлм хэрэг болсон байна. Дээр хэлсэнчлэн ийгийн өөрийнх нь хэлснийг эргэн санавал зүгээр л амьдралд маань бүх зүйл бүтэхгүй, хаашаач иргсэн мухардмал санагдаад юу ч бодогдоогүй гэдг нь сонсохоос ч айдас дургуцал төрүүлнэ. Энэ бол хийсэн хэргийнхээ жигшүүрч шинжийг улам тодруулж байгаа юм. Зарим нь бүр учир утгагүй аллах гэх өөрөөр хэлбэл танихгүй хүн рүү халдсан гэх тодорхойлолтыг хэлж эхлэв. Дахин хэлэхэд тухайн орой хутга бэлдсэн байх магадлал өндөр. Гэтэл яагаад хутга авч гарсан бэ? Түүний өөрийнх нь мэдүүлгээр бол хэд хоногийн өмнө хаанаас ч нэг хутга олж аваад гэртээ хадгалж байсан. Тэгээд гадаа гарахдаа зүгээр л авч гарсан, харин санаандгүй нэг хүнтэй тааралдаж хөнөөсөн гэсэн байжээ. Энэ талаар хэвлэл мэдээлэл онцолж байгаа бөгөөд чухамдаа ийм мэдүүлгийг ухаж ойлгоход бас л амаргүй санагдаж байна. Эндээс харахад гэмт хэрэгтэн санхүүгийн хувьд хохирол амснаас үүдэн гүн сэтгэл зүйн хямралд орсон байж болжшгүй. Биткойн эсвэл бусад цахим мөнгөний лөөвөрт орсон байх магадaltaй гэж хэвлэлүүд таамаглаж байгаа нь түүнд маш их хэмжээний мөнгөний алдагдал учирсан гэсэн ойлголтыг төрүүлж байна. Мөнгөний томоохон хохирол амсах үед хүмүүс бухимдал, цөхрөл, төөрөгдөлд орж зарим тохиолдолд өшөө авах эсвэл бусдад уурай гаргах хүсэлтэй болох нь байдаг. Хүн ямар ч логик хүндэслэлгүйгээр зөвхөн өөрийн бухимдлаа гаргахын тулд гэмгүй нийгэмд хор хүрэх нь хэвийн сэтгцийн төлөв байдалтай хүний хувьд байж боломгүй үйлдэл мэт санагдана. Эндээс дараах асуултууд гарч ирнэ. Нэгт тухайн хүн өмнө нь сэтгэл зүйн ноцтой асуудал байсан уу? Хоёрт тэр өмнө нь хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан уу? Гуравт энэ мөнгөний хохирол нь түүний амьдрал хэр том нөлөө үзүүлсэн бэ? Дөрөвт өмнө нь иймэрхүү төрлийн санхүүгийн хохиролд орж байсан уу? Эдгээр асуултуудыг судалж байж л тухайн хүний сэтгэл зүйн байдал, уур бухимдлын суурь шалтгааныг тодорхойлох боломжтой. Гэхдээ энгийн логикоор бол санхүүгийн хохирлоос үүдэн хинт ч хамааруулгүй хүнд уур гаргана гэдэг нь ойлгоход бэрх асуудал юм. Нэгэнт л уурдуулсан хүн яах ёстой вэ? Хуулийн байгууллагад хандаж шалгуулах, албан ёсоор гомдол гаргах зэрэг нь хамгийн түрүүнд бодогдно. Гэвч түүний ийм алхам хийсэн гих баримт одоогоор ил гараагүй. Тэгэхээр яг үнэндээ биткойнд хөрөнгө оруулаад алдаж, намайг заллаад луурдчихлаа гэж ойлгож байж магадгүй юм. Ямар тач ямар шалтгаанаас ч бэ амьдрал бүтэхгүй, хаашаач иргсэн гатсан, ямар ч найдваргүй гэх сэтгэл зүйн байдалд орж огт гим хоргүй үл таних хүнийг дагаж байгаад хамгийн дэндүү харгас аргаар хүнээс нь бодит үнэ. Энэ нь бид бүгдийн хувьд маш том айдас түгшүүр бухимдал дагуулсан хэрэг боллоо. Тэрээр анхан шатны шалгалтаар өөрийн гэмт үйлдэлийг бүрэн хүлээж би луурдуулсан амьдрал болж бүтэхгүй байна гэж хэлсэн бол мэдээж энэ нь ямар ч байдлаар зөвтгөгдөх шалтгаан байж болохгүй. Одоогоор цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж түүнд цагдан хорих, талсан сэргийлэх арга хэмжээ авахар болжээ. Түүний гаднах төрөх нэр усыг ил болгохоор шийдсэн нь ийм шалтгаантай. Ийм эмгэнэлтэй аимшиг тэргийн талаар ярихын гол зорилго бол хүн бүр өөрсдийгөө ингэж санамсаргүй халдлагад өртгөө сэргийлэхийн тулд юу хийх вэ? Мөн ийм хэрэг дахин гарахгүй байгаасаа гэсэн сэрэмжлүүлэг ухаарал түгээхэд оршино. Дур зоргоороо хүнд халдаж амь насыг нь хохироочход амьдрал маань бүтэхгүй байсан гэх шалтгаан хизээч ямар ч хууль ёс суртахуунаар зөвтгөгдөхгүй. Эцсийн эцэст энэхүү харамсалтай хэргийн үеэр амь эрсдсэн 40 орчим насны эмэгтэй бол зүгээр л орой тасгал хийхээр гарсан жирийн нэгэн байв. Харин өөр хин нэгний бусдад уурай гаргах муу санаа,
Хэрцгий гим сэтлэн гим зэмгүй хүний аминд хүрсэн нь айдас зэвүүцэлтэй хэрэг бөгөөд нийгмийн аюулгүй байдлын ноцтой асуудал болж байна. Ингээд энэ бүхнээс харахад бидний амьдарч буй орчин нийгмийн амьдралд ямар ч харилцаа холбоогүй хүнээс ч халдлага ирж болзошгүй эрсдэл байна гэдгийг илтгэж буй хэрэг. Улмаар энэ хэрэг нь шударгаар өрн дүүрэн шалгагдаж гин буруутай этгээдэд хуулийн хамгийн хатуу шийтгэл ногдосоо гэж хүсэж байна.